өнөөдрийн амар амгалан ирэм мэдчилж байна. Өнөөдрийн 2 дахь хурлынхаа үйл ажиллагааг Чингис хааныхаа хэлсэн үгээр эхлэе гэж бодож байна. Хатан хүний мөрлөг болгох 3 ухаан гэж байдаг. Үүнд 1-р алтан төр, 2-р алдар нэр, 3-р аваад нөхөр. Энэ сургаалаараа нэвтрүүлгээ мөчлөрөө хурлаа эхэлж байна. Ингээд бүгдээрээ хамаг амтан амгалан хийгээд амгалангийн шалтгааныг төгс олох болтугай. Хамаг амтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас игнэгт хагцах болтугай. Хамаг амтан зовлонгүй амгалангаас хизээд үл хагцах болтугай. Хамаг амтан ойр хол садагнан дачаах өслөн уурлах аль альнаас нь ангид тэгш сэтгэлээр орших болтугай гэсэн цаглашгүй 4 сэтгэлийг сэтгэлдээ үүсгээд хурлаан эхлэе. За хурлынхаа хүндэт зочдыг би эндэртээ урих гэж байна. Яруу найрагч цоодлын соёлын аяа сэтгэлтэн цоодлын хулан номын цэнхэр тэг төрийн бус байгууллагын захирал хулан авидын орон төрийн бус байгууллагын мөнгөн цэцэг Батшаргал хандмаага бүгдээ энэ тайзан дээр урьж байна. Эндэр дээр урьж байна. Тэгээ та бүхэн энэ байраа эсдээ сууно уу? Орчуулагч докторант Ган Туя. Очир залуу мандаа клубын гишүүн Наран Цацрал. Та нарын хүндэтгэлийн ширээндээ урьж байна. За ингээд бидний маань бурхан шашинт эмэгтэйчүүдийн хөгжил гарцас сэдвт хуралд маань зориулж соёлын гавьяа сэтгэлтэн яруу найрагч цоодлын